өндөр доржийн удам хан хинтийнхүү ах данзан. Хязгаар удмын хорон зайд нарны 9 гарагийн нэгэн амьд гараг их дэлхийд төрж тех тембур Монголын газар шороонд Монгол хүмүүний ухаанд сүсгэлсэн Будгалын нэг болон аж төрнө гэдэг хүмүүний их хувь заяа. Монголын газар шороонд мэндэлсэн анхлахын үрийг хөрстэй газар тосон авч хөхө тэнгэр налайн түшигтэй эрхэм болохын илэгдэж уулас сүндэрлэнэ. Энэ л хувь заяагаар эзэн Чингисийн хүй цогөлсөн хан хинтийн нутагт төрж өссөн нэгэн эрхмийн амьдралын аривын түүхийн багахан хэсгээс сөхгүй. Нэгэн 1956 дугаар оны 5 дугаар сарын 5-ны өдөр дархан доржийн гэрт нэгэн хүү мэндэлсэн энэ айлын 2 дахь хүн байлаа. Аав нь 2 том хүүдэн өвөг дээдсийн үргэлжил болон үндэс угсаагаан өргөж явах их холын ирээдүйн зөвгнэн Норов самбуу даваа самбуу хэмээх нэр харьсан гэдэг. Өдгөө журмын хэдэн нөхөн түүнийг ах данзан хэмээн авгайлдаг болжээ. Эрхэм жудагтай дандаа бусдыг хөшөөчилж тэргүүн шогмонд манлайлж явдаг түүний олон талын авьяас мэдрэмж чадвар нь ааваасаа ясны хөдөлмөрч зан эмээгэн ийдэг элгэмсүү байдал нь ээжиген өвчсөн гэмээр адилхан. Дандаа манлайлагч нь л байсан. Тэгэл тэр агуулгаараа за нөгөө их долоо ардаа хувьсгалын талаа партизануудын тохиол энэ төр гэл ингээл хамгийн идэвхтэй нөгөө намын одоо хувьсгалын удирдагч нь хамгийн анхны бол одоо данзангой байсан гэл тэр утгаар нь одоо манлайлагч гэдэг утгаар нь хой данзан гэсээр сүүлдээ тэгэл надаас насаар бас эд насны зөрөөтэй учраас тэгэл ах данзан гэл сүүлдээ тэгээ тэр маань одоо өнөөдөр нэрийжсэн тэрэн зориулт гэж хүлээг үтчихсэн маань хүртэл өнөөдөр тэгэл бараг л танд хүн болгол хой ах данзал гэдэг болцол байлээ л дээ. Тухайн цаг үеийн хөл нийлүүлэн алхах залуу тарпэцэн өмд зузаан ултай платформ гуталж ийж үсэн урт ургуулн задгаа тавьж мөрөн дээрэн улаан магнитофон шуугуулж хаад эхнэрийн дагуулan гангарч явсан цаг саяхан бид тодхон цаг хугацаа даанч хурдан юм да. Эдгээр талбайсан энэ газар эвэлийн илгээлт өөрлөн ирсэн ахад өгөөд зөвлөлтийн мэрэгчлүүдтэй багш шавийн холбоо тогтоон ажилласнаар мэрэгжил эзэмшсэн ажилчид болжээ. Эдэр хөдөр уурхайчин аавын удам залгсан хүүг өдий дай болж халуунд халж хашир суусан ханагаар ирэ болоход нь өсгсөн буурайн нөлөөлөө байлгүй хатуу хүчээр ажилд дадуулж өсгсөн болохоор ч тэрүү барагтай юмд халширч ухрахгүй гүдэсхэн эри болжээ хүн. Ер нь спортын альж төрөлд бол биднийг манлайлж ордог байсан. За хичээл номдоо ч гэсэн их сайн. Ялангуяа уран зохиолын хичээлд энэ төр бол их сайн. Одоо дэлхийн сонгодог зохиолуудыг бол биднэрт их дэлгэрэнгүй сайхан ярьж өгдөг. Ерөнхий мэдлэгийн хүрээ бол их өндөр ийм хүүхэд байсан юм аа. Чадахгүй мэдэхгүй спорт гэж байхгүй. Шатар тоглохдоо бол манай хүн Монгол улсын нэгдүгээр зэрэгтэй байдаг лүү дээ. Тэгээ Оросын дэд маструудыг бол чөлөөт эхлээд тоглоход бол шууд хожно. А маструуд болохоор би арай дийлэхгүй гэж ярьдаг байсан. Хизээнд сурчсан юм эрхүүд очиод хоккей тоглолцдог. Бартаар болчихсон цогч явсан. Спортын тэмцээнүүд болон бүгдэнд нь оролцсон. Бүх төрлийн тэмцээнд хөлбөмбөгч байсан орно, сакс орно, волейболд орно гэдэг одоо шатар даамтны тэмцээнд ч байсан орж илэн. Заалан тоглож байгаа юм шиг гадаа нэг зүлгэн дээр шорондоо тоглож байгаа нөгөө волейбол тоглож байгаад манай хүмүүс одоо их мундаг одоо техник үзүүлээд унсан ч харин нөгөө газар дайсан гол цэжин гулсахгүй нүрээрээ жаахан хэцүү гулсаж их эвгүй байдаг. Аав ээжийн тус нэмэр болж хадлан тариа хурааж фото зураг угаан кино ший үзүүлэн тарваг зурм магнан энэ тэр олон зүйлийг хийж үзэж өссөн түүнийг ухаан сэрэг
урам зориг дүүрэн болгоо зогсохгүй амьдралын амт үн цэнийг үнэлж хайрладаг нэгэн болгоо бижээ. Даваа самбуу нутаг усны хан тухай тэрэлсэн Бурхны урам бурхан халдуу номондоо миний амьдралд монголоор эрдэнтээр нийслэлээр овоглох удаа олонтой байсан чиг хэнтийн гэдэг тодотгол маань хизээч салаагүй ирсэн. Өсгөөс өдий хүртэл нэрнээс уяатай зүрхнээс холбоотой ява төрж өссөн нутаг урам минь хэмээн тодотгожээ. Үнэхээр чиг их хааны үлми баторсон газар өсөж өндийсэн болоод чи тэрүү өндөр доржин хүү хэнтийн нутаг Чингис хаанаар ам бахархаж бурхан халдуунан шүтэн дээлж сүслэн мөргөдгөө. Цараатай сэтгэж нөлөөтэй ажилдаг түүнийг найсан нөхдөгүйгээр нь төсөөлхийн аргагүй. Ямар ч цаг үед зангаан хувиргадаггүй. Үнэн ч хэдэн нөхөд түүнд бий. Олныхон дунд байх л сайхан хэмээн ярьдаг түүнийг үргэлж хүмүүс хүрээлж байдаг юм. Даваа самбуу Эрхүү хотын политехникийн дээд сургуулийн бүтээгдэхүүн жинхэнэ гарнякуудын нэг л юм. Тэр нэгэн үүрнээс жигүүрэн дэлгэн дүүлсэн залуус эдүүгээ эрдэнэт үйлдвэрийн хойморт заларсан тулхтай, туршлагатай, зангарахтай удирдлагууд болжээ. Академич доктор Доржин Даваа самбуу бол Монголын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич хүн юм байна. Нэг зориул зорьсонтой заавал хүрдэг, эцэг шантархаас буцдаггүй ийм хөдөлмөрч эрдэмтэн хүн байгаа юм аа. Ажил мэргэжилгэгч эзэн тодруулдаг. Ах данзан 1981 онд уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрт засварчнаар орж ажил амьдралын гараагаан хэлж байсан. Дараа нь борон дэрийн уулын баяжуулах үйлдвэрт 14 жил ажиллахдаа фабрикийн даргын хүндэтэй албэгч нэр төртэй хашиж явсан эрхэмээ. 1998 онд уулын баяжуулах эрдэнэт үйлдвэртэн эргэн ирж ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдлоо. Тухайн цаг үед дэлхийн зах зээлд зэсийн ун үнэж үйлдвэр өртөг зардлан бууруулах шаардлагатай болсон хүндхэн үе байлаа. Энэ үед үйлдвэрийн хэтийн төлөвлөгөө харж техник технологийн шинжилгээний ажлыг эхлүүлж байлаа. 2000 онд Оросын холбооны улсын Москва хотын уулуурхан их сургуульд Монголын жоншны баяжуулах технологид бүхлэг хэсгийг ялгах аргууд түүний боловсруул сэдвэр техникийн ухааны докторийн зэрэг хамгаалсан Монголын жоншны салбарт анхны эрдэм шинжилгээний бүтээл байлаа. Харин дараа нь 2012 онд дахин эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор ирж олон жил гар сэтгэл нийлж ажилласан гэр бүл шиг нөхөдтэйгэн нэгэн баг болон ажиллах боллоо. Даваа самбуу ер нь бол оюутан нийшрээнээс гараад зинхэнэ үйлдвэрлэлийн таван дотор буцаасан хүн. Тэр салаа болгоны үзүүрт хүрч ажиллах гэж зүтгэдэг хүн өөрийнх нь тэр зан ааш нь тийм шиг ба. Самбуу захирал маань бол үнэхээр удирдагчийн хувьд бол альва асуудлыг урьдчилж харж чаддаг юм агуу удирдагч. Өөр дөр асар өндөр ачаал авч ажиллаж. Энийг бол одоо бас баргийн хүнд хаагаад гаргахад хэцүү. Тэгэхээр энэ хүний одоо удирдлагын арга барил, хүнтэй харьцах харьцааны соёл асуудлыг бас олон талаас нь ургаж үзээр авч хэлцэх асуудал дээр одоо миний хувьд одоо маш их үлгэр энэ хүнээс бас их юм суралцъя ингээд хамтарч ажиллаж байгаа усгтыг баярлж байна. Удирдагч хүн нэгдүгээр шудраг байх, алсыг арсан, олж ухаантай байх хэрэгтэй. Бусдыг хайрладаг байх. За худлаа хэлдэггүй асуудлын алтан дунжиг олж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй гэсэн. Энэ зарчмуудыг л одоо Даваа самбуу захирал бидээ шингээс үг юм уу гэж би дотроо бодож явдаг. Үйлдвэрийн санхүү хүндэрсэн үед дуруу хаанаа уралдуулан ажиллах шаардлага тулгарсан юм. Үйлдвэрийн хаалт хөгжлийн менежментийг боловсруулж, хэмнэлтийн бодлого стратегийг барьж ижилсэн баггүй үр дүнд хүрч, зэсийн үн дэлхийн зах зээлд таагүй байгаач үйлдвэр ашигтай ажиллаж байгаа нь тус удирдах багийнхны оновчтой зөв шийдвэрийн үр дүн гэдгийг эрдэнэт үйлдвэрийн онцолдог.
үнэхээр ч бүтээгдэхүүнийхээ өөрийн өртгийг 1590 гаруй Америк доллараар бууруулж чадна гэдэг ганц нэг хүний гар сунгаад хийчих амар ажил биш. Хамт олнорон хэлэлцэж хямралын эсрэг санаа нэгдэж чадсан миний хамт олны хичээл зүтгэл хамт олны минь амжилт юм аа хэмээн тэр бахархан ярьцуунаа. Цаашдаш нэгт юм байжлаж илүү наривчсан төлөвлөгөөтэй ажиллах нөхцөл байдал тулгарсныг харж онцгой комисс байгуулан ажилласан Даваасанбуу үйлдвэрийн онцгой комиссийг ахлан ажиллаж нэн түрүүнд юунд хөрөнгө оруулалт хийхв, юунаас хаанаас хэмнэхв гээд ухаанан шохон ажилласан бодит үр дүнд хүрч байгаа нь дээрх жишээ батлана. Даваасанбуус үндсэн ажлаасаа гадна олон сонгуульд ажилтай. Тухайлах юм бол Орхон аймгийн морин спорт уяастын эрдэнэ холбооны тэргүүн хоккей холбооны ерөнхийлөгч энэ бол одоо Монголын хэмжээний ийм ажлууд Монгол дээр нь Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгч гэсэн ийм сайхан сонголтын ажлуудыг хийж ирж байгаа. Орхон аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр ажилласнаас хойш манай хоккей хөлбөмбөгийн жигшээ баг лигийн мөнгө хүрэл медалуудыг хүртсэн. Өсвөр үе залуучууд ахмадууд маань алтан мөнгө хүрэл медалуудыг хүртээд байна. Энд амжилт гаргахад Даваасанбуу захирлын дэмжлэг үүрэг маш их байгаа. Хаанаас нь ийм их ирч хүч гардгийн болоо гэмээр гайхмаар ирч хүч энергитэй хүн гэдгийг хамтран зүтгэгчд нь онцолдог юм. Харахад бараа сүртэй бүдүүн хадуун ир байлааш харин дотоод мөнчнөр нь эцэгийнхэн эх орнон элгэн төмнэн эхнэр хүүхдүүдэн гэж дундоршгүй хайраар дүүрэн хүн болохын түүнийг таньж мэдэх хүн бүр андахгүй мэднэ. Уулзсан бүхэн дэн урам өгч учирсан болгон дон тус хүргсэн гэж гигэн оюун бодолд нь татгахгүй байхын аргагүй. Тийм ч учраас ийм ч олон анд өхөттэй байдаг байлгүй гэх бодол эрэхгүй төрнө. Төлөвлөрийг удирдах байгаа манай ажлын баг, удирдлагын баг энэ дотор бол бас гол хороолтой нь бидний одоо сайн гар нийл сэтгэл нийлж энэ үйлдвэрийнхээ төлөө сайхан сэтгэлээ зориулж ингэж ажиллаж байгаа. Ийм сайхан одоо боловсрогчээ. Тэгээд биенээ бол одоо түрүүний асуултын дагуу хэлэхэд бол нэр үнэхээр баг харцаараа биенээ ойлгохоор болсон. Биенийхээ аав ээж гэдэг ийм их дотн найзууд болсон. Ямар ч үед биднэрт ингээд нэг хангаа шиг төшиг болж чаддаг байхгүй. Шалгарсан найз гэж амьдралд байна. Тэрний одоо нэг номер бол энэ яхахгүй Даваасанбуу. Юмыг ерөөсөн маш хурдан одоо тэгж сэтгэдэг нэг тийм зан чанартай тийм мундаг л одоо нөхөртөө хүн чанараар бол одоо ер нь дээд зэргийн тийм хүн чанартай хүн л гэж хэлэндээ. Бүтгэж бай, бүтэхгүй ч бай энийг ингэж би амлах юм бол тэрийгээ бүр хийж чаддаг. Сарвааснаа авдаг сансан бүтдэг тийм хүн гэх юм бол яарахгүй. Тэгээ тийм юмштай хүн. Тэгээ ер нь анд явна гэх юм бол самбуудал төрүүлээл айгуул чон даралдна. Хөзөр тоглоол гэх юм бол самбуудал хөзөр унах жишээтэй. Үнэн алдарсан шашинны одоо улс төрийн зүтгэлтэн байх юм бол самбуу бол яг хин шиг байна. Путинэрхүүд юм байх болов. Да энэ буддийн шашинтны одоо чи одоо лам бай үлэр ямар зэргийн лам байх болох бол манай хүн бол ер нь айгүй бол тэр эренбүүчгээл төвшөндөл тоо. Хаач явсан найз нөхөдтэйгэн жаргал зовлон гон хуваалцсан олон тагон явахыг эрхэм болгодог түүний амьдралын хамгийн нандин бөгөөд хүндтэй нэгэн бол ээжийнх нь оронд ээж нь болсон эхнэрийн энд дурсахгүй өнгөрөх учирвэ. Сайн баяр, сайн чихнэр, сайн чээж бүхэл насаараа ханыхан найдвартай ард талн байж унаж босох, уруудж өгсхийн алиндж хамт дан байж үнийг хайчлан өлгий зэхихтэн хамт баярлаж өвгдөн хөдөөлүүлж өнчөрч үлдэхтэн бие биеийн аргадан тайтгаруулж жаргал зовлон хамт дан хуваалцсан өдий хүрсэн эхнэртэй тэр хайртай ч байхаас өөр яах вэ? Эмэгтэй хүний хувьд бол их азтай хүн, ийм одоо их сайхан төвшиг тулгууртай, ханьтай заяасантай энэ бол одоо хүний хувь заяа байлаа ч гэсэн энэ бол бурхнаас одоо заяасан
маш их одоо том өглөг байна гэж өөртөө бодож баярлж явдаг. Өгнийгөө гэр орондоо ууралж ил тэр байхыг ерөөс үзээгүй. Хүүхдүүдтэй ч гэсэн одоо өөрснийхөө дүүнэрт ч гэсэн энэ одоо намайг маш их өмөрч те одоо ээж чинь бол хамгаалах хүн би ард нь байна. Одоо та нараа ээж шигээ аав шигээ бэ. Хүний үгийг авахын авч хаяхын гээж вэ гэж ингэ загтаг. Энэ олон жил хандлах чинь зөндөө их баярлуулж байсан. Хүүхдүүдтэйгээ хамтраад өөрөө ганцаараа ер нь хаажил явсан дандаа баярлуулж явдаг. Насаараа намайг гэлгээсээр ява нам булыг сайхан хандаан цаг зав илүүтэйхэн гаргаж хамт даал байж жаргахсан даг их гэгийн сэтгэл нь уйрам сайхан. Ерөөсөө тэр дахилтын айгуусаа инжил сайн мэдгүй юм лээ. Зүгээр тэр нэг Олондон хүндлэгдэж хайрлагдсан даваа самбуугийн хичээл зүтгэл Монголын уул уурхайн салбарт оруулсан их хувь нэмрийн төр засаг үнэлж Монгол улсын аж үйлдвэрийн гав яат ажилтан цол тэмдгээр энгэрийн ялаалаа. Сайн аавын голомтыг сайн сахиж, сайн үйлс бүхнийг дэлгэрүүлэн яваа хүүдэн Монголын төр ийхүү хишиг буйнаан харилсан. Дархан доржин даваа самбуу эцэг бүгдийг хэнгийнх буйныг даасан шиг дааж Монголын уул уурхайн хөгжлийн төлөө мэдлэг чадвараа дайчлан амжилттай ажилласаар байна. Аавын түшигтэй, ахын нөмөртэй, ах данзангийн ажил амьдралын гэгэн мөр үеийн үед улам тодром батчихан дамжиггүй. Сайн үйлс бүхэн дэлгэрэн баяжхан ерөөлөөр энэхүү нэвтрүүлгэн жаргай. Нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Батбаярын учрал зураглаач эвлүүлэгч Максим Хатанбаатар эхийг хянсан редактор Журайн Оюн тайлбар хүнсэн Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Гончиг Жовын Чулуунбат